Амар мэндөө. Милми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулааны нэртэй подкаст. Тулааны нэртэй подкастын 2 дахь суваг. Газрын гаваас подкаст руу description хэсэгт байх холбоосоор дамжин орж сувгийг манд дэмжээрэй. Subscribe тавьчаад арахтал хангалттай. Газрын гаваас. Эдсэн ч чонын ам улаан. Идэгүйч чонын ам улаан. Монгол ардын зөрөг. Бямбын ринчин манга доогийн эцсийн зүуд өгүүлэг. Хүнийг белуугаар алсан, мисээр алсан онц өөр буюу минз. Хүн ёсыг бадруулан чадмай. Ёсон хүнийг бадруулах нь бус. Күнз. Өгүүлэх юм. Урд цагийн номын хүрээ, богдын хүрээ, нийслэл хүрээ, даа хүрээ буюу төвд ном сударт хүрээ чэнэмо. Хятад бичиг дэвтэрт дааг хүлүүн. Европ зүгийн газар зүйн бичиг зурагт ургаа гэдэг хот. Одоо байдал маш өөр. Үнэхээр таних уяа бэрх болжээ. Хучуулын цээжинд зүүн хүрээний 30 аймгийн нэр нэг нэгэнгүй хадаастай боловч чухам хаахаа байсныг тэр хэмээн зааж өгөх хүн өдрийн одноос ховор бий. Одоогийн Улаанбаатарын сайхан цардсан гудамжаар давхар байшингийн ёроолоор хуучин хүрээнийхэн явахдаа энд урд юу байлаа? Шар орд энэ хавьд байлуу? Хэмээн дэмэл гайхахаас чухамлан мэдэх таних тэмдэг үгүй болжээ. Зүүн зүг урд цагийн хуурч хүний хуурдан дуулдгаар манай хүрээний зөвхөнтэй манжийн хүрээний баруухантай байдаг. Маахур толгоон хаваарч гисэн. Батгүн гэж ард Монголд алдартай гяндангийн хүн давхын аргагүй өндөр шов хашаатай. Тал нь газар доороос зүх байсан. Тал нь газар ухаж барьсан. Нар салхи огт ордоггүй. Маш өмхий чихтэй шавар байшин. Чухам хаа байсныг ч мэдхийн аргагүй болж давхар лүү байшингууд хандрангууд амжилжээ. Жаргалтай энэ цагийн настан өтгөс зовлонтой тэр бэрх цагийн гаслан хэдий мартаж ампсын яамны бат гүн шав яамны шорон цаазаар аваачдаг шархад гих зэргийг цум мартжээ. Тэр бүгдийг андахгүй дээ бас учиртай. Андахгүй нэгэн хүн байжээ. Могоон ирээн гадна хүний ирээн дотроо гэж тэр хүний тэгж андахгүйг хэн мэдэх ажээ. Орой Чингэлтэн хорооны нэг дэлгүүрийн үүдэнд өвөл цаг ямаан дахтай 100 цаг тэнгэр бүрхэг бол дэвсгэр ёрог цувтай нэг манаач өнжөөд суудаг байжээ. Ганц би тэр өвгөн манаачийг таних мэдлэг хүн барагч үзэгдэхгүй. Өвгөн халцгайл овууз 100 орос янзын тас гандаж өнгө алдсан хуучин малгайн сарвчаар нүрээ хамартаа хүртэл далдлан үүргэлсэн үгүй хоёр нь мэдэгдэхгүй суудаг билээ. Жүжигийн хүрээнд жүжиг үзээд Сүхбаатарын талбайгаар эргэн тойрон дэлгүүрийн дэрэгдүүр өнгөрөн гарахта үдшийн шөнөөр хилэлцэж баршгүй янаг сэтгэлийн үг цээж дүүрэн залуу хүмүүс нэг нэгнийхээ толгойг түшин сугдаж мөр зэрэгцэн явахын таатай давтагдан дэлгүүрийн үүдэн тушаа цахилгаан гэрлийн төгрөг хүрээний захад зогсосхийн нам дуугаар үг хилэлцэн зогсоох туртай байдаг билээ. Өвгөн манаач хулгай дээр минь хүн бус амраг сэтгэл залуус гэж мэдвч туурган төшүүлсэн вандангийнхаа тэндээ сөөнг хоолоогоор юу хүн бэ? Битгээ тэнд зогс буудлаа шүү гэж гинэт хашгирдаг байж үлээ. ертөнцөд хоёр биеэс нь өөр юм байхгүй мэд үдшийн харанхуйд хагцсан салхыг үл төвдөн зогсож байсан залуу хоёр хүний цочин имэж яаран зайлахад манаачийн тав нь ханаж мингэр дүүрсэн уушгаа хэрчигнүүлэн гэж хүтнээр инээх нь шар шувууны инээх адил муухай бөгөөд инээсээр ханаж цэр мингэртэй хахад цацсан нус нулимсэндээ ханаж насны залуугаас одоо хүртэл гутлын төрөөнөөс холдуулан салгадаггүй ягаад жирийн хүний санаанд оромгүй юм үтсэн гансаа шүрж галзуу улаан тамхиа нэрэд бууга тэврэн утаас авсууж сурмгай хорт нь ханиад дарагдаж өврөөсөө тамхины хөөрөг шиг хавчиг юм гаргаад год хийтэл очоод модон вандан дээрээ тогтойхон сууж өөрийн шөнөөр үүрэглэнхэн унтдаг билээ. Өглөө гэртээ хараад амандаа ус балгаж саван хэрэглэлгүй нэг балга ус шүлсээр гар нүрээ угаах жам болж
Тогооны байруул шиг хар альчуураар хааш хэрэг арчигчаан болдог тэр өвгний гарыг нь харвал олон жилийн хэр тоос шар усны сөв бүхэнд шигдээд нүүрний арьс төмөн зүү шивсэн адил хөмсгөн доороо төвгөр ястай явцуу магнаан үрчлэн зураач хүн биерээр зурсан шиг хэр тоос тодрон зурааж нас нилээд идэр авч оврон бүрчих хамрын үзүүр улаан зулаа хожгор нүүр үрчгэр өнгө дарсны шунал дэлгдсэн шинж бүрэн төгс. Залуудаа нилээн шуугуулж шавийн нэртэй бичээч байгаад мангаа хочтой сүрхий харгас түшмэл явсныг одоо үзээд хэн таних вүлээ? 8 хотод наргиж явсан хүүхний зарим нэг нь айл хэдийн 70 давхарт гарч үлдсэн ганц нэгэн залуудаа сайлгсаар үйл борооны явдал хийж явсан ганган түшмлийг одоо энэ дэлгүүрийн манааж болоод хүүхэн тэвэрдэг цог нь хэдийн өнгөрч 30 жил дуурайгүй хуучин Бирдан буу тэврэн дэлгүүрийн үдэнд үүргэлэн хондгийг яахан мэдэх аж. Өдөр гудамжинд хүрээ 8 хотын ганц нэг чавганц дайралцсан ч 20-од наснда хорвоогийн жаргал эдгэлцэж явсан хүмүн тэр гэж тэр хорчгор өвгнийг таних ч үгүй. Танилаач гэсэн сэтгэлийн гал унтарч орох гарах дурсгалын хүйтэн хөхүнс болсон тул аль залуудаа дайралдаж явсан юмтай үтэл чавганц болсон хойноо гудамжинд шүдгүй амаа ангалзаж явах вэ гэж таньсан ч үгдөөгүй. Гагцхүү дотроо бодохдоо энэ хөөрхий ийм болоод явахыг үзэхэд би ч бас хүний нүдэнд юун өөдтэй юм үзэгдэх ажээ гэж бодон өнгөрөх билээ. Манаа ч өвгөн орой манаанд гарах бүр үнэртэй усны нэг бяцхан хавтгай дугуй шилд арх хийж өвөртлөөд өвөл болдах 100 бол цуваа хитрээд муу Бирдан бууга барин дэлгүүрийн үүдний хажууд байдаг модон вандан дээр суугаад хүн амтны хөл цөөн болсон хойно өврөөс тэр шилтэй архиа гаргаж очоод бүр санаа амран үүргэлэнхэн унтдаг байлаа. Тэр орой тэнгэр баахан бүрхэг тэнхээ алдарсан шинжтэй тул гэрээс гарахын өмнө дундуур аяг арх балгаад дэлгүүрийн үүдэнд хурч ирэн олон жил элэгтдэл суусан түслэгт вандан дээрээ суугаад бие базаахгүй гар хөл чөмөг дотор туглах цутгсан адил өргөж даагтахгүй. Бирдан бууж өхөр буу шиг хүнд болсон мэд зүрх бас нэг хачин дэлсэд байх шиг. Ингээд л өөхөх цаг нь ирэх нэ нүү гэж бодоод муу хар овоохоодоо давхар шар эсгийг гутсанд нэг төмөн төгөр хавчуулаастайг санаад энэ шүүн ингээд өгвөл тэр мөнгө ёстой хар нохойн эдэш болно доо. Ихнэр хөөхөдгүй болсон. Нөхөр ханьгүй болсон ураг илгэнгүй болсон гом бие гоцон толгой бие өвсөн дээр хөвцөн нохой шиг мөнгөн дээрээ нэг шүн хөвтөж хоноод энэ дэлгүүрийн хаалганд зэвэрхий Бирдан тэврээд өгөх ээлж таарах нэ гэж гонхрон бодоод гудамжинд амтэн хөл чимээгүй нам гүн болсонд өврөөс өнөөх хавтгай хөөрөг шиг шилтэй архиа гаргаж хид ойчоод үлдсэн туслыг нь шимж долоогоод шилээ өвөрлөж ходоод халуу аргин бие ч айтайхан болсон мэт санагдаад Бирдан бууг хажуудаа төшүүлэн дахаа айтайхан нөмрөөд вандан дээрээ эвтэйхэн сууж нэг мэдэхнэ үүрэглэн зүудэлжээ. Зүудэндээ гудамжаар урагшаа харваас нэг олон юм харлан хойшоо 70 давхрын энгэр тийш цувж авна. Олон амтны хөлийн чимээ гавгинжны хангар жингэр дуугарах чимээж гарч байх шиг. Энэ юун жигсаал харанхой шөнцөвдөг хүлээ гэж нүдэ арчин хартал дотор пал хийж хэртхийн цочлоо. Бадаргуулд төр хааны үед анх түшмлийн зэрэгт дэвшиж гавья байгууллагт нь ам өргөцсөн таван малчин гизэгний нүс ширэлдэн гартаан гавтай хөлдөөн тушаатай гүнгийн чихтэй өмхий шоронд шархны халуунаас үгсэн цагийн байдал нэг ч өөр болсонгүй. Шаахаа дуулсан хацраа хормон тасархаагаар боож гян донд ялзарсан тамтаг болсон дээлийн цоорхоогоор хонгоны мах унжин санжин хөлөө чирэн өнгөрөхөд төмөн хилс хэрэгт өхүүлсэн тэднээ харахад манаачин дотор арцс хийх шиг болов. Тэр тавын хөлөөс зүүсэн төмөр тушаа хилс гэж хангар жингэр дуурах адил. Хойноос нь уранхаа ноорхоо хувцастай майжгийн гуталтай эцэж турж 8 чөмөгтөө хэлгсэн хідэн чавганц үсэн ширэлдсэн хідэн авгаа нүцгэн шалдан хідэн хүүхдэд дагуулan нэг авгаан ширгэж үрчээсэн хүүхнөөс өтөлсөн хүн шиг үрчлээдсэн арьс нь атраа болон унжсан хилхээ яс шиг туранхай хүүхэд
омголцсон хүүх уруулаараа шимэн дуугүй ойлгох шиг ярваж ихийг хүзүүдэн манаачин хажуугаар өнгөрөхөд хорчгоргаараа зан уруулан чимээ эйгүй хөдөллөө. Хойноос нь хазган жамсан нэг эмгэн шороо шүрч манаачин нүүрөө цацхад нь нүдэ антил дахан дээр нь шар хийж тусаад ухасхийн босож зайлах гэтэл бие Ванданд наалдаж Вандан газарт наалдсан шиг хөдлөхийн аргагүй. Тэр бүгдийн зүс царай цөм таних хүн ажээ. Төрүүлж явсан 5-ын ар гэрийн хүн амьдралдаа алдаж жадрын гүүр дор осгож өгсөн амьтад явна. Өнөөрөө дэндүү балгаад нүдэнд ийм айгүй юм үзэгдэв гэж айх ичих сэтгэл төрж нүдэ ансан ч цовж яваа олон үзэгдэж доош харсан ч урдуур нь цовж яваа шиг харагдаад зайлахыг аргагүй. Хилс хэрэг хүлээдэггүй хүмүүсийг улаалгадаг сүрхий байцаагт түшимлийн нэр олох гэж өөрөө ташуурдан нүдэж төр тэрсэлсэн чиний зориг төмөр мэт хатуу боловч хууль хисаа мэт хайлуулан уурсгаж чадна. Хэрэгэ хүлээ. Хилээж гэж гим хийгээгүйг нь мэдвч эрүүдэн шүүлтээр мах цусыг нь урсгаж төмөн хилс хэрэг хүлээлгэн ноёд дээдсийн өмнө нүүртэй болж байхад сайхан байдагсан. Ганц суг усран мандахын үед дахин өнөөхөөсөө эхэлж цуутай 15-ны цагдаагийн давдаггүй зоригтныг дааж дуртай хэрэг хүлээлгэн зэрэг хэрэгмийн тулд хүрхийн даваан дээр ардын хувьсгал үүсэж урдын мандах арга хүчингүй болж амьд хоригдлын гэрч болсноос үгсэн ялтныг дэрлсэн дээргэж гар хүрсэн хүнээ хорож алс хязгаар оргон зайлаад гэрч татаж дагуул хийх харгас феодал түшмэлийг ор сураггүй болсон хоон дахин хотод орж ирээд энэ дэлгүүрийн манаач гом бие гоцон толгой ядуу хүний дүрээр хар амиа хайцаалж явсан бүх явдал нь харанхуй шүн агшин зур гялсхийх цахилгааны гэрэлд орчин тойрны хамаг юм үзэгдэхтэй адил манаачийн сэтгэлд тов тодорхой ургажээ. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонсож байна. Сүртэй жигсаал өмнөөр нь цувсаар цөм өөрт нь уруулж зодуулсан цус нүжөө цовруулсан хүн, бат гүнд үгсэн хүн, шар хадад буудуулсан хүн цовж нэг хартал манаачин төрсөн их нь хүүгийн ёсон бусаас жигшин идсэн шинжтэй. Тэр олны дунд буруу харан 6 таяг тог тулж хөлөө чирэн явснаа. Таягаараа хүүгийн өөдөөс чичин муухай хараад өнгөрөх шиг боллоо. Бэд Кефт ёсны үед чамаа тамлуулж хилсээр бат гүнд дөнгөлөөстэй өгсөн гэж нэг өвгөн ханаасаар манаачин хажуугаар өнгөрөн гарахта мангаста манийг таньж байна уу гэж мингрэ хэрчгнүүлэн өнгөрлөө. Бүрдэн доор өгсөн чавганц нь буруу харж хоёр ачаа дагуулan гарахад намайг жигшин буруу харж явах тань төмөн зөвөө гэж манаач үнсэн хөх уруулаараа шивнэн хөдлөх тинхээгүй зайлах газаргүй модон вандан дээрээ солиотой хүний галзуу нүдээр өмнөр нь өнгөрөгч олны зүг ширтэн хартал. Олноо өргөгдсөний үеийн хүн шүү бид гэж 9 эрүү тулсан нэгэн малчир биеийн төрсөн байдал чирэг боловч гянданд ялзарсан уранхай хувцсны цорхойгоор эрүү дэвдүүлсэн баатар хүдэр биеэс цус идэ цовруулан өнгөрөхөд манаачийн бүх шар үсний сүвнээс хүтэн хүс гарах шиг болж хөдөлж болохгүй. Тэмээл дарга оршооны дарга эднүү нэг зайлуул үе дарга гэж хашгиравч тэр олон хилс ял дунсан хүнээс ондоо хүн гудамжинд үзэгдэхгүй юм. Аимшиг цоваа үргэлжилсээр сүүл нь харагдахгүй. Хашгирсаар манаачийн хоолоо сөөж айж сандарсан нүд бүлтийн духнаас нь шорвог хүс нүдэнд нь орж хорсовч гараа өргөж даахгүй. Дэмийл анж суутал гамингийн үеийнхэн цовж гарав. Зарим хүн цогсноо таньж байна уу гэсэн юм шиг хөх няц болсон нүрээ заан өнгөрөн зарим нь хөгдөөгүй. Галзуу хүний нүд шиг амар хурц харцтай нүдэрээ манаачийг ширтэн шарах болсон хинхтгээ лус шаан өнгөрөв. Барон жанжны үед биднийг ховлож хийгээгүй хэрэг төмөн хилсээр шийдгүүлсэн шүү дээ мангас чи гэж шилэн хүзүүгээрээ толгоогоо хаг буутуулчихсан. Хоёр гар нь ардаа хүлээстэй хэсэг хүн цовон өнгөрч "Үүнийг таньж байна уу? Төрөнд чинь байгаа чиний ганцны тэмдэг" гэж нэг залуу ир хуухай хаг зохиулсан шарах зан шүдгүй амаа ангаахт нь эрүү шүүлт тулгаж
шүдийг нь булах цогсноо санаад манаачийн зулаа хожгор боловч шилэн хүзүү хулгай гизгийн үс нь ар засхийх шиг боллоо. Цээж би энэ нүцгэн дал нуруунаас нь бууны сүмбэд хаг цохиулсан ангайн хавцсан шархнаас нь цус цоварсан улаалгсан төмрөөр хайруулсан хинхтгтэй хүмүүсийн дунд барууны шоронд манга доо тайжид байцаалгаж цэвэр биеэ бууцорлуулсан хөхөө огтлуулсан эмэгтэйчүүд үсээ сагсаа айлган цусаа цовуулан өнгөрч хамгийн сүүлд барууны байцаагч зулаада хотхор хавчиг тавилттай Сипайло гэдэг офицер манаачийн хажуугаар өнгөрөө гарахдаа хар архины үнэр ханхлан чи энд сууна. Яаж болно? Танай ба манай ажил хамт хийсэн хамт явна хэрэгтэй. Мөнгө архи хүүхэн ондоо юу ч хэрэггүй байсан. Одоо буш уу явна хэрэгтэй. Хэл гал гэж хүйтнэр инээж өнгөрөхт нь манаачийн ясны хөлс нь гарч нүдэ ханаад хичнээн болж нэг харахт нь гашуудлын хөгжим улаан хар давуугаар чимсэн тэргэн дээр авс тавьж дэлгүүрийн хүн ханцуудаа бэлгэвсэрлийн улаан хар давуу үйж толгой бүхийн айсвэ. Хартал авсанд өөрийн бие хэвтэж байв. Отог джинс цалин пүнлүү нэр гавьяаны хойноос бадрагуулт төр хифт ёс олноо өргөгцсөний үе гамин барууны үед амтны хилсээр хэрэгт хийж тамлан өхүүлсэн хүнээ сав саяхан урдуур цовж өнгөрөхөд оройтовч гэмших сэтгэл төрөх мэд гутран гашуудахаас өөрийн биеийг үхээд оршуулж явахыг үзэх нь бүрч амар санагдав. Өөрийн ирэхгүй хүүр оршуулах газар дагалдан хүрлээ. Авс хийх нүхний өмнө очиод зүрх нь гүнэргийн хингэрэг шиг хинхдэг дотор дүн гэж цохих байх мэт боловч эргэн тойрон хартал хоршооны албан хаагчдын цаагуур өнөөх түрүүн цовж өнгөрсөн хилс үгсэн ус аж амьдралаа алдаж зовон үгсэн тэдний ар гэрийн хүн хідэн давхар бүслэн тойр зогсож байгаа нь харагдлаа. Манай хоршоонд олон жил манаач хийж байсан шудрах томоотой нөхөр доо насан эцэс болсонд хамт алба хааж байсан ажилчин албан хаагч бид гашуудан ёсолж шудрах зүтгэлтнийг нь тэмдэглэн дурсаж байна гэж дэлгүүрийн нэг албан хаагчийг авсны өмнө зогсон үг хэлэхэд тэр албан хаагчдын цаана манж автономитийн үед хилс хэрэгт унгааж эрүүшүүл тулгаж зовоон өхүүлсэн манга доогийн өөрийн гараар буудан алсан гимзэмгүй олны цаанаас барууны зандалчин Сипайлын ха би ба чи хамт ажил хийсэн хамт эндэх хэвтэн ха гэж хүүтнэр энэхийг нь сонсоод хамаг бие нарцсгийж би шодрох хүн бишээ. Би олон хүний мах цус идсэн манга доо гэдэг түшмлээ гэж ичиг нулимс нүднээс нь гойжин хацрыг нь хайлсан туглаг мэт түлж би шодар гэд мингэртэй цээж нь хэрчигнэн ойчход манаачгай та яава гэд хажуугаас нь нэг хүн өнөө модон вандан дээр нь аяархан түшиж суулгах шиг болохыг мэдээд ухаан балардан амьсгал нь тасарчээ. Манга доогийн эцсийн зүуд. Бямбингринчин. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Өгүүлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Хэдий өгүүлэг боловч энэ бүхэн саяхан болсон юм. Тайлбар хэсэгт 2 дахь сувгруумын дамжин орох бол бас би шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаад арахтал хангалттай. Таны хийх энэхүү бяцхан үйлдэл намайг дэмжиж буй хэрэг юм. Намайг дэмжүүл би урам авч илүү ихийг хийх юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.